Бүх сонирхогчдын донд 2026 оны үндэснийг баяр наадмаар 512 эсвэл 1024 бүх барилдана гэсэн яриа гараад байгаа. За тэгвэл одоо мөрдөгдөж байгаа үндэснийг баяр наадмын тухай хуулиар энэ жил 512 бүх барилдан. За хэрвээ хуульд өөрчлөлт оруулах юм бол 1024 бүх барилдана гэлээ. За харин бөхчүүдийн зүгээс 1024 бүх барилдахыг дэмжинэ гэдгээ илэрхийллээ. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9-р зүйлийн 9-ийн 1-т улсын баяр наадамд 10 жил тутам их Монгол улс байгуулагдсны болон ардын хувьсгалын төгшөөг давхцуулан 1024 бүх, бусад баяр наадам 512 бүх барилдана гэж заасан байдаг. Харин энэ жил их Монгол улс байгуулагдсны 820 жил, ардын хувьсгалын 105 жилийн ой тохиож байгаач ганц тэгш ой давхцаж байгаа учраас 1024 бүх барилдахгүй юм. Харин нөгөө талд бүх сонирхогчид болон бөхчүүдийн зүгээс 1024 бүх барилдуулах нь зүйтэй гэдгийг хэлж байгаа юм аа. Хуулинд болохоор энэ нь бас жоохон цоорхоотой алдаатай тэмдэглэгдсэн юм шиг. Яг аль нь 10 жилийн зөвхөн үндэсний баяр наадам 10 жил ч заагаагүй. Тэгээ 10 жилд гэд нэг тийм үг үсэг орцсон. За яг бөхчүүдийн зүгээс болохоор аль болох одоо жишээ нь 10 жилийн хугацаанд эд формтой барилдаж байгаа хүн бол нэг том ойд барилдах бол завшаан гарч байгаа. Зарим тохиолдолд бол бас хүмүүсээс шалтгаалаад барилдахгүй ч тохиолдол гарч байгаа. Тэгэхээр одоо тэгээд энэ эрх барьдаг хүмүүс маань, шийдвэр гаргадаг улсууд маань хэрэг зүй хуулинд өөрчлөлт оруулаад шийдэх байх. Тэгтээ яг тэгээд миний хувьд бол яг тэгэл одоо хууль журам яаж гарна тэрийг л дагах байх. Харин асуудал тайлбарлагч Жижирбат бүхэн цол өнгөөд нь 15 төрүүлж авраг авах нь төрийн наадамд 2 төрүүлж авраг олсон хүмүүсийн хажуу шудраг бос болно гэсэн байр суурийг цахим утсаараа дамжуулан илэрхийлсэн байна. Тайлбарлагч Жижирбатын хэлснээр энэ жил 1024 бүх барилдуулбал дахиад ганцхан төрүүлээд авраг цол авах боломжтой. Үндэсний бүхний оргил цолууд болох авраг, даян авраг, дархан авраг цолуудын үн цэнийг нь хадгалмаар байна. 2011-2022 онуудад түүх тоогоор төрүүлсэн Мөнхбат хангаа 2 бол 20 дугаар зуунаас баримталж ирсэн дүрмээрээ авраг болсон. Энэ жил 1024 бүх барилдуулбал жишээ нь хангаа дархан авраг болох боломж гарч ирж байна. Хоёрхан төрүүлээд дархан авраг болно гэдэг байж болшгүй гажуудал. Хангаа олсон боломжийг ашиглана л гэж үзнэ гэсэн юм аа. За тэгш он жил ер нь ертөнөөсөө 1024 барилдуулаад ирсэн. Тэгэхээр бол бас уламжлалаа аваад үлдээд буруудах юм байхгүй л да. Монгол бүхчүүдээс одоо цол харамлна одоо хаашийн тийм ээ. Буруу юм байхгүй гэж боддог шүү дээ. Тэгшэн тухай хуулийн энэ ойлголтыг засаж сайжруулахгүй бол ард түмэн болон бүх сонирхогчид инхүү талцсан маргах боллоо. Ямар ч эцсийн шийдвэрийг хууль тогтоогчид баяр наадмын комисс гаргана. Бөхчүүдийн хувьд төрийн шийдвэрийг дагна гэсэн бол энэ асуудлыг мэдэх үндэсний бүхийн холбоо бид нэгдсэн нэг шийдвэр гаргах хүртэл ямар нэгэн тайлбар өгөхгүй гэдгийг хэлсэн байсан юм. Харин тус холбооны тэргүүн магалж авийн хувьд 1024 бүх барилдуулах санал хүстэйгээр төрийн холбогдох албаны хүмүүстэй уулзсан хэмээн нэгэн хэвлэл мэдээллийн байгууллагууд ярьсан байна. Харин Монгол улсын шадарсаад ган хоёрын зүгээс энэ асуудлаар баяр наадмын зохион байгуулах үндэсний хороогоор ойрын хугацаанд хилцэнэ гэдгээ мэдгдлээ.